Сайн бацхан та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Эхнүүдэл систем дээр анги өдөрсөн багшаас хичээлийн хуваарийг хэрхэн тохируулбай гэдэг зааварчилгаа өгье. За эхлээд систем рүүгээ багш маань өөрөө нэвтэрч орно. Орсны дараагаар өөрийнх нь даасан анги ноо төвсгөртэй айкнаар ялгарч харагддаг. Бусад мэргэжлийн ангиуд нь шар төвсгөртэй айкнд харагддаг. За анги өдөрсөн багш нар маань өөрийнхөө ангийн айкн дээрээ буюу өөрийнхөө анги дээрээ дарж орно. Орсны дараагаар хичээл сонголт гэсэн зэс рүү ордог. Зүүн талын талбар дээрээс. За хичээл сонголт гэсэн зэс рүү орсны дараагаар эндээсээ хичээлийн тохиргоо болон хичээлийн хуваарийг хийдэг. За хичээлийн хуваарийг хийхийн өмнө хичээлийн тохиргоог заавалчгүй сургалтын менежерээр батлуулсан байх шаардлагатай. За энэ төлөвлөсөн баган дээр устгах гэсэн төслөөртэй байвал хичээлийн хуваар батлагдаагүй байна. Та хичээлийн хуваарийг сургалтын менежерээр батлуулах шаардлагатай гэсэн. Батлуулсны дараагаар хичээлийн хуваар гэдэг төслөөр нэгж гарч ирдэг. За энэ дээрээ хичээлийн хуваарийг оруулах боломжтой. За анги өдөрсөн багш нар маань өөрсдийнхөө ангид ордог бүх хичээлүүдийн тохиргоо энэ дээрээ байх ёстой. За ордог хичээл болгоных нь хуваарийг тус нь хийнэ. За жишээлх юм бол би биеийн тамирын хичээлийн хуваарийг хийхээ гэх юм уу. Эсвэл би 99-ийн боловсролтын хичээлийг хуваарийг хийе гэдэг юм бол хуваар гэдэг төслөөр дээр нь дараад за тэгээд хуваар орох огноогоо чеклэж өгнө. Өдрөө чеклэж өгнө. За энэ хуваар оруулахад дагаах шаардлагатай зүйлс нь юу вэ гэвэл эхлэх болон дуусах огноог огтосоо өөрчлөхгүй. Эхлэх болон дуусах огноог ямар тохиолдолд өөрчилдөг вэ гэхээр тухайн хичээл нь улирлын дундуур хаагддаг аль эсвэл хичээлийн хуваар солигддог тохиолдолд эхлэх дуусах огноогоор зохицуулж өгдөг. За бусад тохиолдолд буюу яг хуваар хийж байгаа нөхцөл тухайн хичээл тухайн улиралдаа бүтэн орно гэж үзэж байгаа нөхцөлд бол эхлэх болон дуусах огноог огтосоо өөрчлөхгүй. За үүний дараагаар хэдгээр цаг дээр ордог гэдэг юм чеклдэг хүснэгт гарч ирэхгүй байвал сургалтын менежерт хандаад хонх туурах хуваарийг тохируулах болно. За энэ дээр сургалтын менежер хонх туурах хуваарийг тохируулаагүй тохиолдолд та бүхэнд чеклдэг юм самбар харагдахгүй гэсэн үг. За ингээд орох цагаа чеклснийхаа дараагаар хадгалах төслөөр дарна. За дөнгөд нь хуваар хадгалах чинь ихтэй байна гэсэн нэтгэхгүй ш мэдээлэл өгнө. Тэн дээр нь тийм ээ гэснээр таны хуваар бүртгэгдэнэ гэсэн үг. За ямарваа нэгэн тохиолдлоор та одоо тухайн хуваарийг тийм ээ давхцуулж байгаа тохиолдолд бас хуваар оруулах боломжгүй. За жишээлх юм бол би сая энэ нэгд өдрийн 1-2 дугаар цаг дээр нь хуваар оруулчихсан байгаа бол энэ дээр хадгалах төслөөр дарангууд ийм мэдхгүй ш мэдээлэл өгнө. За энэ нэгд өдөр тийм ээ мэдэг өгшин 99-ийн боловсрол гэдэг хичээлдээ давхарч байна гэсэн мэдхгүй ш мэдээлэл өгнө. За тийм учраас энийг өөр өдрүүдээр сольж тавьснаар хуваар маань амжилттай батлагдах ёстой. За энэ дээр ингээд давхцаж байгаа хуваарууд байгаа учраас ингэж харагдчихээн. За би өөр өдрүүдээр дахиад өөр хуваараар сольж тохиолж өгье. За тэгээд болсон гэсэн тохиолдолд багшийн хуваар амжилттай бүртгэгдлээ хуваар менежерээс баталсны дараа журнал хөтлөх боломжтой гарнаас мэдхгүй ш мэдээлэл өгнө. За энэ маань таны хуваар амжилттай бүртгэгдлээ гэсэн үг бай.